За сайн уу намайг Жорж гэдэг. Хэрвээ та хэр амир бай цувралын бичлэгийг анх удаага үзэж байгаа бол энэхүү цуврал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулж, улмаар бичлэгийн төгсгөлд тэрхүү аимшиг кино нийтдээ яг хэдэн зочиод хэсэгтэй вэ гэдгийг нь тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2019 онд нээлттэй байсан нариулагч Александре Ажагийн Crawl хэмээх мангар солиотой үерийн үеэр аавыгаа аврах гэд за бас үерийн усанд живж өгчих гэд тэгснээ бүр хүн амир авраг бий матруудтай тэмцэж байгаа мэрэгжлийн усан сэлэлтийн тамирчин охины тухай өгүүлэх киног та нарт танилцуулах гээд бэлдсэн байна. Александре Ажа бол угаасаа л айгүй олон манусын маш сайн мэдэх аимшиг кинонуудыг найруулж исэн Франц найруулагч 2006 оны Hills Have Eyes-ыг найруулж исэн. За бас 2010 оны Piranha 3D буюу Баргийн Пороро киноноос дутхааргүй болон хувцсгүй эмэгтэйчүүдтэй ангийн найруулж исэн. За тэгээд нэг хэсэг TikTok-оор айгүй их яваад байсан Horns гээд Harry Potter буюу Daniel Radcliffe-ийн тоглодог нэг хүүгийн кино байдаг. Тэрийг бас найруулжсэн найруулагч аахгүй. Hills Have Eyes-д би дуртай. Гэхдээ ер нь л бусад кинонууд нь яг үнэндээ нэг сайн биш ч гэсэндээ энэ Crawl бол надад үнэхээр таалагддаг. Тэгээ миний хувьд бол ер нь бол амьдралдаа үзчихсэн хамгийн сайн survival horror кинонуудын нэг бол яалтчгүй мөн. Тэгээ ямар ч байсан энэ киног бүтнээр нь үзмээр байгаа хүмүүс байх юм бол Look TV болон Univision-ийн видео санд байгаа. Univision-ийн видео сан гэснээс одоо ер нь л Univision ч гэлтгүй бусад видео сангуудад байршиж байгаа контентууд зарим нь хэдэн жилийн дараа алга болцсон байдэн штэ тий. Яг тэгэхээр угаасаа Монгол контент ч бай, гадаад контент ч бай IPTV-д байршихтаа гэрээний хугацаатай байдаг. Тэгэхээр зарим кинонууд 2 жилийн гэрээтэй байсан байлаа гэхэд яг л 2 жилийн дараа гэрээний хугацаа дуусангууд IPTV-гээс буудаг гэсэн үг. Та нар тэгээ солиотой юм шиг нэг кино байхгүй болчингууд тэр кино яасан, энэ кино яасан гэд асуугаад байд юм шиг байлээ. Univision агаагаас те. Тэгээ ямар сандаа л манай бичлэгийг спонсорлоод ингээ та нарт энийг хэлүүлж яхав те. Тэгэхээр манайхан тэрийг сайхан ойлгоод авчаарай. Кинонууд IPTV-д тодорхой хугацааны гэрээтэйгээр байршдаг. Тэгээд тэр хугацаанд дуусах юм бол нэг бол үргэлжлүүлж гэрээгээс сунгаад эсвэл шууд буудг юм байлээ. Тэгээ бүр тэгэж насан туршдаа үрдийн мөнх бол одоо байршдаггүй юм байлаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэ чиний тэр дур булам төрх харсан чинь мас орн галзуургаад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэр кино маань сэлэлтийн бэлтгэлээ дуусгачаад хүн амир далайн шуурганы цаг агарын мэдээг үзэнгээ эгчтэйгээ ярьж байгаа Хейли хэмээх охины зурглалаар эхэлж байгаа. Эгч нь яг яах гэж залгсан байдаг вэ гэхээр манай хоёр угаасаа тусдаа гарцсан. Тэгээд аав ээж хоёр нь салцсан байлээ. Тэгэнгүүтээ гэртээ ганцаараа амьдардаг аав нь яг үерийн гол цэг дээр амьдардаг хэрнээ гэрээсээ гарсан үгүйн мэддэхгүй утсаа авахгүй байсан болохоор аав яасан болоо гэд асуухчил залгасан юм байлээ. Хейли аав үг нь утсаа байнгын л авдим да гэж бодоод гэрлүүн машина бариад явхад угаасаа яг хороолол руу н ордог хэсгийг хаагаад цагдаа нар зогсцсон ийшээ орж болохгүй амь насанд чинь эрсдэлтэй гэд ахаар нь бараг л буцахж ийснаа нэг л муу совин татаад байсан болохоор хүчээр шууд яваад орчдгийг очих замдаа аавынхаа шөгөр гэж нэг хоог олоод байшингаараа дүүрэн л аав та байна уу гэж орилсон ч ямар ч хариу угаасаа байхгүй тодорхой хайж хажаагаад эцсийн вариант буюу зойрны өрөө рүүгээ яваад ороход аав нь яажгаад чим ямар нэг юмнаас болж ухаан алдсан ухаангүй хэвтчээдэг сүртэй твдэж мэвдэлгүй за яадаг ч байсан үер ширүүсгээс өмнө аавыгаа эндээс гаргая гэж шатны зүг рүү чирцэн явж исэн чинь хүн амир авраг биетэй матар гарч ирээд шатных нь талыг эвдлээд гэлгүй яах вэ? Бараг л амьдараа идүүлэх шахсан ч яг нөгөө аавынхаа ухаангүй өвтжсэн газар руу буцаад ороход усны турбаанд тэглээд нөгөөх нь орж чаддаггүй. Аав нь чааваас энэ доор ямар нэг юм засах гэж орж ирээл матарт хазуулангуудаа арай гэж нэг юм мөлхөж зүхтаагаад матар багтаж орохооргүй хэсэгт ухаан алдсан л байжсан байгаа байхгүй юу? Ашгүй тэгээд аав нь удахгүй өөрөө сэрэнгүүтээ үхэгчээж бас Хейли санаа зовоод яах гэж ирсэн юм бэ? Аав нь өөрөө аргалчиж чадхал байсан штэ энэ төр гэд те. Тэнгүүтээ чи энэ матарнуудын нэгэнд идүүлсэн байсан бол яана гэж мэгээд идэг. Яг үнэндээ үнэхээр л өөрөө аргалахааргүй л байгаа юм л та.
хөлн бүр амар хугараад ясан санжганцсан байж дээ. Энэ тусаараа тэгэл ямар ч л байсан Хейли түрүүн цочихдоо удсаа газар унгацсан юм байлээ. Залхаж тусламж дуудах гээд чимээгүйхэн шиг утас руугаа дөгсөн ч яг үнэндээ тэнд нь ганцхан матар байсан биш болж таарад хоёр дахь цараймууд нь араас нь гарч ирж хазангуудаа бараг л алах шахтагч гэсэн тамирчин хүн байна да тий. Нэгнийх нь нэг нүдийг сохлоод бөөн л ноцлцсны эцэст амьд үлдэж чаддаг. Ашгүй тэгээд хөлөндөө хазуулсан шархан ч гэсэндээ арайч бас аавынх шигэ тийм амар ноцтой шарах биш байсан болохоор дорхноо л боогоод цусын тогтоочж байгаа. Гэтэ за матар яах вэ? Үер болоод байгаа штэ тий. Усныхын төвшин минутаар ахаад ахад газраас доогуур төвшний газарт гацчлаа. Ашгүй үг нь яг замынх нь урд талын супермаркетаас нэг 3 баачка үерийг далимдуулаад хулгай ийдсэн байж дээ. Даанч яг Хейлиг гэрэл анивчуулаад тусламж дуудсныхын дараахан зойрны хоёр матарных нь хамууд нь гарч ирэнгүүтээ гурвууланган сайхан нэг нэгээр нь идээтгэлгүй яах вэ? Улмаар өөрсдөө л гарах зам хайхгүй бол худраатгсан болохоор аавынхаа зааврын дагуу дээшээ гарах боломжтой нэг шалны хаалга руу замдаа аалз маалзанд орооцолдон байж арай гэж нэг юм яваад очисон чинь даанч дээр нь байсан ширээ ханны ирмэгт тулж гацаад яалтчгүй л гарах боломжгүй байгаад идэг. Тэгээ одоо ёстой матранд идүүлчихгүй гарах боломжтой цорын ганц газар нь хажуугийнх нь голтой холбогддог усны хоолой байгаад байгаа байхгүй юу? Даанч логикоор бодоод үзэх юм бол матарнууд бүгдээрээ л яг тэр усны сувгаар ийшээ орж ирсэн. Тэгэхээр тэрүүгээр гарнаа гэдэг бол асар амар эрсдэлтэй л гэсэн үг л дээ. Яг ингээд мухардчаад байж ах үеэр нь азар айл өдөр таарсан нөгөө нэг зам хаацсан зогсож исэн цагдаа мотортой зав унсан өөр нэг цагдаатай хамт хүрээд ирдэг. Уг нь бол тэгээ бүр тэдний гэрлүү явж ороод шүүгэр нохооны тусламжтайгаар зойрны хаалган дээр ирж чаддаг ч гэсэн заваа хараад үлдсэн нөхөртөөгөө холбогдох гэхэд нөгөөх нь тэнийг юм шиг завнаасаа буугаад усанд орцсон явж илгүй яах вэ? Тэгээ бас нэрээ Хейлигийн аав нь арилжаа сонирхдаг юм байлээ. За манай үзэгч дунд трейдинг, форекс сонирхдаг хүмүүс бол бас цөөнгүй байгаа байх гэж би бодож байна. Тэгвэл тэр хүмүүстэй би XM трейдингийг за тэгээд тэр дундаа social competitions буюу үн төлбөргүй оролцох боломжтой арилжааны тэмцээн уралдаануудын санал болгож байгаа. XM трейдинг нь болохоор 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 4 улсын лицензтэй баталгаатай газар юм байлээ. Угаасаа спонсор авахтаа бол бас хариуцлагатай хандах ёстой шүү дээ. Тэгээд яг баталгаатай газар үгүй юу гэж би нэлээд судалсны үндсэн дээр зөвшөөрөөд авцсан байгаа. Тэгээ манайхан ч гэсэндээ хэрэгжилж үзэхээс өмнө өөрсдөө бас сайн судлаад нягтлаад үзсэн ч ер нь болохгүй юм байхгүй. Тэгээ яг энэ XM-ийн тэмцээн уралдаануудад Монгол арилжаачид ур чадвараас хорж өрсөлдөөд мөнгөн шагналуудыг хүртжсэн айгүй олон тохиолдлууд ч байдгийн байлээ. Тэгэхээр манайхан одоо манай арилжаа сонирхдаг хүмүүс маань XM дансаа нээгээд www.xm.com-оор зочлон одоо болж байгаа тэмцээнүүдийг сайхан сонирхоорой. Тэгээд бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл вебсайтынх нь help center дээр хэлээ сонгоод монгол хэл дээр хэрэглэгчийн дэмжлэг авах боломжтой. За тэгээд description дээр байгаа линкээр орж бүртгүүлээд бонус авах бас боломжтой байгаа шүү. За тэгээ манай хоёр хэсэг ингэж сууж агаад аав нь чимээ гаргаж матарнуудыг саатуулаад Хейли харин усан доогуур шумбаж явж агаад хуурхайч гэсэн чааваас нөгөө нэг шат руугаа төхөж азаа үзэхэр болж байгаа. Чимээ гаргаж агаад аав нь өөрөө бараг л алуулах шахсан ч Хейлиг яалтчгүй л шатаар үсэх боломжгүй болгоод ойр хавьд нэг матар зогсоод байсан болохоор шууд эрсдлийг үл хайхран муу усны хоолоор зүглээд сэлчдэг. Тэгээ айгүй муухай хогийн газраар явж нэг юм олж мэддэг нь яг үнэндээ эднэр зүгээр ч нэг өнөөдөр л тэр хоолоогоор ороод ирсэн биш, бүр нэлээд дээрээс орж ирээд тухтай гих чинь бөөн өндөглж мөндөглөө тавьдсан байвал яах вэ? Бүр яг нүдэн дээр нэг өндөг нь хагараад дотроос нь нэг жижигхэн матар төрж идгийн цараа тэгэл ямар ч л байсан Хейли түрүүн алуусан цагдаа нарын нэгнийх нь цогцсноос буу сугуулж авч чадсанаар гараа хазуулсан ч гэсэн хазуулсан чигээрээ хоолоор нь мангар олон удаа буудаад тэр гараараа алчдаг
хэлхийн дараа нь за одоо л биш бол өөр хизээ гэж одоо өөрийгөө хурцлаад усны сувгаар сэлээд яваадахдаг. Ингэж нэг юм арай гэж нэг газарт гарч ирснээр бөөнлөн болж шалаа эвдлээд аавыгаа гаргахад аав нь даанч айл хизээний живэд өгцөн байдаг гэж хэлнэ гэж бодсон уу? Гүү манай хүн амьд үлддгээ. Зүгээр ус залгаал ухаан алдсан байсан юм байлээ. Бошоохон шиг л тэндээсээ арилжахмаар байсан ч машин нь угаасаа усанд живээд юу тэгэж явж мавах нөгөө нэг дэлгүүрийн хулгайчдын завил яг одоо ганц ам аврагдах боломж байгаад байсан болохоор завь руу янзын сайхан фэшн нисдэг кey гэсэн одоо нөгөө нэг усыг ингээ сплаштаад усыг хөдлөж мэдлэх гэл юм бол нөгөөдүүлэн дайрт юм байлээ. Тэгээд усыг хөдлөхгүй гээд уриатагаар одоо бүр мангар удаа алхаж эхэлдэг. Тэгээд сүүлдээ үерийн давлгаа юугүй ирчих гээд байсан болохоор удаа яваад иж болохгүй Хейли матруудыг бүр сэлэлтийн хурдаараа ханган илүүрхэж завиндаа суугаад аав нохоо хоёроо очиж авч амжсан ч үерийн давлгаанд цохиулаад буцаад байшин руугаа ороод ирдэг. Улмаар ингэж манай хоёр салснаар аав нь нөгөө 37 дугаар тоочх дээр гардаг улаан гэрэл нэлээд хэдийг олоод харин Хейли болохоор түрүү алуулдаг цагдаа нарын нэгнийх нь станцыг арай гэж нэг юм авч чадчихагаан. Уг нь бол тэгээд яг хаягаа илээд тусламж дуудсан ч нөгөө талаас нь сонссон ч байж магадгүй, сонсоогүй ч байж магадгүй сүлжээн тасалтаад байхгүй болчдөг. За ингэж манай хоёрыг дээшлсээр яг аавыгаа төрүүлээд дээвэр рүү гаргахтаа зэрэгцээд нисдэг тэрэгний чимээ сонсогдоод Хейлийг цонхоороо тусламж дуудах жахт нь цонхын хаг нэвтлээд матар ороод ирдэг. Тэгээ за бараг л өнөөх матрандаа алуулдгийн даваан дээр хамгал багадаа аавтайгаа хийдэг байсан усан цэлэлтийн бэлтгэл энтер нүдэнд нь харагдаж сэргээд улаан утаага матарны нүд рүү сайхан зоосноор шууд цонхоороо дээвэр рүү гарах боломжтой болчихж байгаа. Дээврийн нэг төмрөөс бөө юм болж зуурсан ч тэр нь юугүй хугарчих гад байсан болохоор тэгээ за бараг л үхлээдээ гэж бодож исэн чинь эцсийн мөчөд аав нь гарнаас нь зуурч татснаар манай хоёр 9 минут дээвэр дээрээ гарч ирч чадчих. Тэгээд кино маань энэ дөрөв өндөрлж байгаа. Тэгээд энэхүү кино маань кредит хэсгийн оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 23 минутын урттай. Тэгээд яг 83 минутын урттай. Тэгээд миний тоосноор бол яг 9 одоо цочод хэсэг jumpscare байсан. Тэгэхээр хэрвээ та энэ 2019 оны Crawl киног үзэж байгаа бол дунджаар 100 юу лээ? Дунджаар 922 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна да. Тэгээд өнөөдөр мэмжлэг энэ дөрөв өндөрлж гин. Одоо өөр юу ярих вэ? Тэгээд угаасаа хэдүүлээ дараачих хавчлагаар тун удахгүй уулзна. Хайртай шүү. За сайхан нарай. Гой зүзүүлээ. Бай бай.